За энэ бол манай улаан хусам ерөнхий боловсролын Согог багийн сургууль юм аа. За гадна талд иймэрхүү харагдаж байна. За дотор нь иймэрхүү коридорт 3 ширхэг угаалдуур байдаг. Харин эндээс хүүхдүүд ус бууж байгаа харагдаж байна. Харин сургуулийн 2 давхарт ус буцлагч байгаа бөгөөд эндээс бид заримдаа ус авч уудаг юм. Харин энэ дотор нойлын өрөө байгаа бөгөөд дотор тал нь маш цэвэрхэн байсан. Харин энд хүүхдүүд гаднах нойлдоо орж байгаа харагдаж байна. Сургуулийн эргэн тойрон ерөнхийдөө иймэрхүү байдаг. Харин жорлон болон худгийн зай их ойрхон харагдсан. Хүүхдүүд ус уухаар хөдөг рүү очсон нэгэн би хараад тэднэртэй ярилцсан. Тэд нар ерөнхийдөө усаа энэ худгаас ууж байгаа харагдсан. Тийм учраас би хэдэн асуулт асуухаар тэдэнд очсон юм. За сайн уу дүүнараа? Та нар юу хийж байна? Гараа угаатай. Энэ угаагуураас та нар ус уудаг уу? Уудахгүй амт муухай байдаг, бас нөхөр байдаг. За тэгвэл та нар усыг хаанаас уудгийг ер нь Худгаас уудаг. та нар дээд давхарт байгаа ус буцлагчаас ус уудаг уу? Үгүй би уудахгүй. Чи ус буцлагчаас ер нь ус уудаг уу? Туслagчаас би ус уудахгүй. Уудаг болон нойлын зай хэрвээ ер нь ойрхон уу хол уу? Маш ойрхон. Зарим жил манай аймагт өвлөхэд хүйтэн байснаар доторх нойл болон угаагуур нь хүлдэх асуудлаас болж хүүхдүүд заавал гаднах нойлд ордог бөгөөд усаа худгаас уух шаардлага гардаг юм байна. Мөн хүүхдүүд ус буцлагчаас биш байнга худгаас ус уудаг нь тэд хүйтэн ус уухыг хүсдэг гэх шалтгаан бас байнга худгаас ус уудаг болохоор тэрэндээ засчихсан гэж бас хэлж байлаа. Худаг болон жорлонгийн захид ойрхон байсан нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөж болохыг би ажигласан. Тийм учраас би багаангийн хүүхдүүдэд зөвлөгөө өгж дотор байгаа стандарт хангасан цэвэр усыг ус буцлагчаас уухыг зөвлөж тэдэнд мэдээлэл өгсөн юм. Тэд миний хэлсэн зүйлийг маш сайн ойлгож үүнээс хойш худгаас биш ус буцлагчаас ус уухыг зорилгоо болгож мөн бусдаач бас уриалгыг амссан.